Нэхгүй хангаж яах. Тий. Яа. Тий. Амба хүү. Арай болоогүй юм уу? 11 гэсэн тий. Тий 11 гэсэн. Одоо 5 6 минут хүлээх үү. Надад ер нь ч энэ хуулийг тураач. За би эргүүлж өгөх. Юунууд тараасан юу гэнэ. Гант яа нөгөө. Гант эзэглэх үү? Тийм үү? 5 минут тоо тий. За. Юу энэ брошюруудад хараасан уу? Хараасан тий. Өнөөдөр яригдхаануудын гол тоо үзүүлэлтүүдийг ийм брошюраар тараасан байгаа. Тэгээд тэгээд өшөө тодруулахаар юм бол манай хэвлэлийн ажилтан нартай холбоотой бас юу авч байгаа.
галзаж ярихгүй байна шүү дээ. Хэлэхөө. За та бүдгийн энэ өдрийн энэ өглөөний амгалан ирье. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гадаад иргэн харьяатын газар 2019 оны эхний 10 сарын байдлаар хийсэн ажлаа гадаад иргэдийн талаар барьж байгаа бодлого хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэлээр бас мэдээлэл өгье гэж та бүдийг цуглуулсан юм аа. Ингээд өнөөдөр хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгслүүд ирсэн бахаа гэж бодож байна. Яг гэвэл бид нар нөгөө хотод нийслэлээр Улаанбаатар хотын төвд ингэж зохион байгуулж байгаа. Тэгэхээр их олон ирдэг юм байна. Хамгийн сүүлд бид нар 2017 оны 4 сард бас нэг мэдээлэл хийсэн. Тэрнээс хойш үндсэндээ бол мэдээлэл юу гэж байгаа. Одоо энэ мэдээллийг ерөнхийдөө өгье гэсэн юм аа. Тэгээ энэ мэдээллээр бол бид нар бол юу гэх вэ гэхээр нэлээд одоо тоо мэдээллүүдийг та бүдэд өгье гэж бодож байгаа. Тэгээ та бүдийн одоо асуусан асуултанд хариулъя. Ийм зарчмаар одоо явуулъя гэж бодож байна. Та бүдэд ийм брошюр одоо мэдээлэл тоо мэдээллүүд ингээ бадцсан мэдээллүүд тавьж байгаа. За энэ хоёр талд бол слайдууд дээр тоо мэдээллүүд бас явах бах ярианы юмдаар цаг хэмжээндээс тэгээд дүрстэй мэдээлэл одоо ялангуяа хяналт шалгалтын чиглэлээр ямар чиглэлээр одоо мах байдаг юм уу, барилгын чиглэл төмөр байдаг юм уу, за бусад чиглэлээр одоо шалгалт хийж байгаа дүрсүүд бол энэ манай хэвлэлийнхэн гамбалд сидийн дээр буулгаад ирсэн тий ингээд тараацсан баг. Ялангуяа телевизийнхэн төлөө ихтэй бахаа гэж утсан юм аа. За ингээд манай өнөөдрийн мэдээллийн юм дээр бол миний гадаад иргэн харьяатын газрын дарга мөрөн. За миний хажуу талд бол манай виз зөвшөөрөл хяналт биш виз зөвшөөрөл харьяатын асуудал хариуцсан газрын дарга Нармандах. За манай одоо бол хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах газар байдаг. Хяналт шалгалтын газар. Энэний одоо ахлах мэрэгчлэлтэн дулам сүрэн гэсэн ийм бүрэлдэхүүнтэйгээр та бүхэн өнөөдөр мэдээлэл өгнө. Ингээд би товчхон яриул одоо маш их юм байгаа. Ингээд товчхон одоо мэдээллийг би бол эхлээд та бүдэд өгье. Ингээд дараа нь асуулт хариултынхаа зармаар явчихъя гэж бодож байна. За өнөөдрийн байдлаар Монгол улсад хичнээн хүн оршин сууж байна. Энэний талаар их тоо мэдээлэл өгье гэж бодож байна. За өнөөдрийн байдлаар Монгол улсад түр иргэч албан буюу хувийн иргээр оршин суугаа дэлхийн 131 улсын 28268 гадаадын иргэн оршин сууж байна гэсэн үг. Түр хугацаагаар гэдэг бол энэ бол 90 хоногийн доторхыг бол хуулиар авал түр хугацаа гэдэг. 30 хоногоос дээш хугацаагаар удаан хугацаагаар оршин суух юм бол хувийн иргээр буюу албан иргээр гэдэг дипломат одоо шугамар ийм югаар явдаг ийм тоо байгаамаа. Тэгэхээр энэ 28268 хүнийг байршлаар нь бас авч тодорхой хэлье гэж бодож байна. За энэний Улаанбаатар хотод бол 20,111 хүн оршин сууж байна. За Дорнот аймагт 1568. Энэ бол ихэнх нь нөгөө газрын тосны Петрочайнагийн шугамар хоёр улсын засгийн газрын хооронд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу ингээд нөгөө газрын тосны бүтээгдэхүүн дээр байгаа хүмүүс ихэнх нь. За Өмнөговь аймагт 1409 гадаад иргэн байна. За энэ бол үндсэндээ нөгөө оюу толгой бусад нөгөө уурхайтай холбоотой ийм тоо бол нэлээд харагдаж байгаамаа. За Баян-Улгийн аймагт бол 953 гадаадын иргэн оршин сууж байна. Энэ бол ихэнх нь бол нөгөө Монгол улсын харьяат байсан. Харьяатаасаа гараад одоо манайхаас зөвшөөрөл аваад оршин сууж байгаа хүн гэдэг ингээд орж байгаа. Ихэнх нь ийм учраас өндөр тоо байгаамаа. Ингээд орногод одоо 544 ч гэх юм уу. Ийм хүмүүс одоо байршлаар нь авч үзэх юм бол ийм одоо тоо бол гарч байна. За 28268 гадаадын иргэний ихэнх нь одоо ямар хэлбэрээр одоо
оршин сууж байгаа юм бэ гэдэг талаар бол би бас мэдээлэл өгье. Монгол улсад гадаад иргэд оршин сууж болох зөвшөөрөл олгох 29 категори буюу 29 төрөл байдаг. Одоо хувийн эргээр суралцагч, за хөдөлмөр эрхлэгч гэдэг юм уу. Ингээд 29 одоо хэлбэр байдаг юм аа. За энэс бол 28268-аас бол 21497 нь бол ихэнх нь буюу 5 ангиллаар оршин сууж байгаа гадаад иргэд байна. За энэ бол нэгдүгээрт ЖБ2 буюу Монгол улсын иргэнээс төрсэн 18 хүртэлх насны хүүхэд бол 2695 байна. За энэ бол нөгөө холимог гэр бүлээс төрсэн нөхөр нь солонгос ч юм уу гэр бүлийнх нь нэг одоо германч байдаг юм уу эдгээр дундаас гарсан хүүхдүүд ихэвчлэн сууж байгаа гэсэн үг. 2695 байна. За хөдөлмөр эрхлэгч буюу тэдний гэр бүлийн гишүүд. За энэ бол хамгийн олон буюу 11114 гадаад иргэн оршин сууж байна. За сүүлийн жилүүдэд Монгол улсад оршин сууж байгаа хэлбэрийн хувьд бол оюутан манай ихтэй сургуулиудад сурч байгаа оюутны тоо бол нэлээд нэмэгдэж байгаа. За оюутны тоогоор бол одоо ерөнхий боловсролын болон дээд боловсролын байгууллагад суралцагч бол 2773 иргэн байна гадаадын. За дараа нь бол хөрөнгө оруулагч гадаадын одоо хөрөнгө оруулалт гэдэг тийм аж ахуйн нэгжид хөрөнгө оруулагчаар ингээд амьдран сууж байгаа бол 2989 гадаад иргэн байна. За цагаач болон харьяалалгүй иргэн. Өөрөөр хэлбэл Монгол улсад цагаачлан амьдарч байгаа иргэн бас байдаг. Энэ бол үндсэндээ 1927 байна. Энэ 1927-гийн ихэнх нь бол бүгдээрд Хятад улс, Оросын холбооны улсын иргэд байдаг. Эдгээр бол Оросын холбооны улс Хятадынхаа иргэний харьяалалтай зөвхөн Монгол улсад цагаачлан амьдарч байгаа ийм иргэдийг бид нар цагаач иргэд гэдэг юм аа. За харьяалалгүй бас иргэд байдаг. Аль ч улсын харьяалалгүй төр оршин суух авсан ийм хүмүүс байдаг. Ингээд эднийг аваад үзэх юм бол үндсэндээ 28268 мянган хүнээс 21497 ихэнх нь ийм одоо хэлбэрээр оршин сууж байгаа ийм иргэд байна. За ингээд Монгол улсад бас гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулинд бас тодорхой хэмжээнд Монгол улсад гадаадын иргэн нийт хүн амын хэдэн хувийг эзлэхийн нэг улсын иргэн хэд байж болохын гэсэн тоог бол хуульчлаад өгсөн байдаг. За эрх зүйн байдлын тухай хуулиар бол хувийн иргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн тоо бол Монгол улсын хүн амын харьяат хүн амын 3%. За энэ нь бол одоо 3 сая 200 мянга гэж авч үзэх юм бол эндээс бол үндсэндээ 97154 гадаадын иргэн оршин сууж болно гэсэн хязгаар тоо гэсэн үг. Тэгэхээр энэ 97154-өөс бид нар хэтрүүлж болохгүй л гэсэн үг. Нийт гадаадын иргэдийн тоо. Өнөөдрийн байдлаар бол 28268 байгаа. За энэ маань бол үндсэндээ бол одоо хэдэн хувь болж таарж байна. Тэгээд хэмжээндээ байна л гэсэн үг. Тийм. За мөн нэг улсын иргэн бол нийт хүн амын 1% хувь байх одоо юутай байдаг тийм ээ. Тэгэхээр энд бол хамгийн олон иргэн бол бүгдээрд Хятад улсын иргэн бол 13248 бүгдээрд Хятад улсын иргэн байна. Энэ нь бол нийт хүн амын 0.4%-ийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл 1% бол хүрэхгүй байна гэсэн тоо гарч байна. Өөрөөр хэлбэл хууль заасан гадаадын иргэдийн байж болох хязгаарын тоо бол үндсэндээ одоо бид бол хуулийнхаа хүрээндийн тоог бол барьж байна гэж бол хэлж болно. За цагаачлан амьдрах иргэдийн тоог бас одоо хуулиар бол гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоосон байдаг. За хуулинд бол Монгол улсын нийт харьяат хүн амын 0.5% буюу 16192 хүн цагаачлан амьдарч болно гэсэн ийм тоо байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол Монгол улсууд бол 16 улсын 1927 иргэн цагаачлан амьдарч байна гэсэн үг. Энийн ихэнх нь Хятад, Оросын холбооны одоо
хариалтай иргэд байдаг юм а. За энэ нь бол хүн амын одоо 0.106% эзэлж байна гэсэн үг. За нэг улсын иргэн бас 0.17% байж болно гэж бол энэ хариат дээр бол цагаачлал дээр бол заасан байдаг. За тэгэхээр 2752 гадаадын иргэн байж болох юм тоо байгаамаа нэг улсын иргэн бол. Тэгэхээр бүгд хятад улсын цагаачлан амьдарч байгаа иргэн өөрөөр хэлбэл одоо энэ 32-ын тойрог өөр 17 дугаар сургуулийн тэр таван буудлын тэр хавцаар ерөнхийдөө ингэ суурьсан байдаг хятад иргэд. За эдгээр бол нийлээд бол одоо хүүхэд том одоо насан турш хүмүүс нийлээд 1242 иргэн байна. За энэ бол 0.8% л эзэлж байна гэсэн үг байна. За ийм тоог бол одоо хэлье гэж бодож байна. Эхний дүгнэлт бол үндсэндээ тоо бол хуулиар хязгаарлагдсан тоондоо л ингээд барьж байна гэсэн үг байна гэсэн үг. За манайх бол гадаадын иргэнд виз олгодог ерөөсөө 3 субъект байдаг. Нэг нь бол гадаад харилцааны яамны одоо дипломат төлөөлөгчийн газар, консулын газрууд. За өргөмжт консулууд гэж Монгол улсыг төлөөлж байгаа гадаад улсад байгаа хүмүүс байдаг, гадаад иргэд. За манай гадаадын иргэн хариатын газар бол ингээд виз олгодог ерөөсөө 3 ийм эрхтэй субъект байдаг. Тэгээс өөр байгууллага бол Монгол улсын визийг олгох ийм эрхэл байдаггүй. За энэ хүрээндээ бид нар бол визийг бол олгодог. Өөрөөр хэлбэл манайх бол визийг олохдоо бол 30 хоногоос дээш хугацаагаар Монгол улсад зорчих хүмүүст манай зөвшөөрлөөр дипломат төлөөлөгчийн газар виз олгодог. 30 хоногийн доторх визийг бол ялангуяа бизнес ангиллалын буюу жуулчин ангиллалын визийг бол дипломат төлөөлөгчийн газар тэндээ олгодог. Өөрөөр хэлбэл Ирээн байдаг юм уу, Москва байдаг юм уу, Амстердамч байдаг юм уу, эндээс ингээд олгодог гэсэн үг бай. За энэ хугацаанд бол нийтдээ бол 30 хоногоос дээш хугацааны визийн зөвшөөрлийг бол манайх бол 144 улсын 23111 гадаад иргэнд визийн зөвшөөрөл олгосон байна. За энэ бол энэ жил бол нэлээд өссөн. Өссөн үзүүлэлт бол 18 оны үзүүлэлттэй харьцуулаад үзэх юм бол 8% өссөн виз олголт. Энэ юутай холбоотой гэхээр аялал жуулчлалтай холбоотой. Монгол Улсын засгийн газраас аялал жуулчлалыг одоо хөгжүүлэх чиглэлээр чинь засгийн газраас барьж байгаа бодлого байгаль орчны яам бол сая жуулчин аавна гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ хүрээнд бол бас жинхэнэ одоо яг утгаараа одоо жуулчин хүмүүст бол бид нар виз олгох, хил дээр виз олгох ажиллагаан дээр бол энэ жил нэлээдгүй ажиллалаа. Өөрөөр хэлбэл одоо тухайн улсад нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байдаггүй. Ийм улсноос одоо зөөлжтэй гэсэн хүмүүс бол хил дээр виз авах бол одоо боломжтой хуулийн гаргалгаа байдаг. Энэний хүрээнд Монгол улсад хүлээж авах аялал жуулчлалын компани нэлээд ингээд нэг яасан тоогоороо л бид нар үндсэнтэй яаж байгаамаа. Аялал жуулчлалын чиглэлээр олгосон визийн чиглэлээр би бас нэг тоо хэлье гэж бодож байна. За энэ жил Монгол улсын 118 аж ахуй нэгж энэ аялал жуулчлалын компаниуд байгаа. 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн нийт 2374 гадаадын иргэнд бол жуулчин ангиллалын визийг бол бид нар хэлийн бомбтор өгсөн. Ихэнх нь буян тухай байгаа. За энэ жил бас нэг шинээр яасан юу гэхээр Доромт аймгийн хавиргаар хаад сүмбэр бомбт. Цаана бол бүгд хятад улсын их том жуулчлалын одоо газар байдаг. Эндээс одоо бас жуулчин ирсэн ингээд үндсэндээ бол жуулчлалд олгосон визийн бол 59%-аар өссөн байна гэсэн тоо байна. За цахимаар виз олох асуудал засгийн газрын мөрийн хөтөлбөрт бол заагдсан. Өөрөөр хэлбэл хүн суртах багтаа түргэн шуурхаа ингээд захим үйлчлэгээ үзүүлнэ гэсэн зүйл бол Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон. Энэ хүрээнд бол бид нар 2019 оны 5 сарын 1-ээс эхлээд цахим визийн үйлчлэгээг бол хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ яадаг юм бэ гэхээр дипломат төлөөлөгчийн газар байхгүй, манай одоо төлөөлөл байхгүй газрыг жишээлбэл Венесуэл гэдээ утгад Венесуэлд манайх бол эцсийн сайдын яам байдгүй, консулын газар байхгүй. Эндээс бас зуулчлалын Монгол улсад зорчих юм бол цахимаар мэдүүлгээ өгнө гэсэн үг манайд. Өөрөөр хэлбэл интернетээр одоо өгөөд бид тэр материалыг хянаад болж байна гэх юм бол за танд бол ийм английн визийг буян тухай бомбт дээр олгож болно ч гэдэг юм ийм хэлбэрээр явдаг ийм юм байгаамаа.
Тэгээд та бүд мэдж байгаа манай байгууллага Улаанбаатар хотоос бол 22 км-ийн зайтай одоо оршдог. Гүнтхойгийн нисэх онцлог. Тэгээд ерөнхийдөө бол тийшээ очиход бас жоохон цаг зав их байдаг учраас Улаанбаатар хотод байгаа Монголын аж ахуй нэгж ч гэсэн визийн мэдүүлэг гаднаас орж ирэх гадаадын иргэний визийн мэдүүлгээ бол бас онлайн хэлбэрээр манад бол шууд захиалж болно гэсэн үг. Тэгэл бид нар за танд бол одоо олгож болно гэсэн шийдвэрийг мессежээр өгчдөг. Тэгэл дараа нь бол виз олгож болдог. Гэхдээ энэ дээр бол бид нар хяналт шалгалтын ажлыг бол хаяхгүй гэсэн ийм одоо юу байгаамаа. За суралцах чиглэлээр байгаа хүмүүс гэж би түрүү онцлсон. Өнөөдрийн байдлаар Монгол улсын ихтэй сургууль, ерөнхий улсын сургууль сурж байгаа 39 орны 2907 гадаадын иргэн байна. Ингээ оршин суух зөвшөөрөл аваад яаж юм. Энэ жил бол 28%-аар Монгол улсын сургуулиудад сурж байгаа суралцагчдын тоо нэмэгдсэн. За энэ ямар сургуулиуд вэ гэхээр үндсэндээ багшийн их сургууль, МОБИС гэж ярьдаг. Тэгэхээр Монгол улсын багшийн их сургууль, Монгол улсын их сургууль, Анагаах ухааны үндэсний их сургууль, СУЙС соёл урлагийн их сургууль гээд ийм одоо голлох хөдөө аж ахуйн их сургууль гээд ийм голлох 5 сургуульд бол гол одоо олон оюутнууд бол сурч байна. За оюутан сурагчдыг бол улсаар нь аваад үзэх юм бол эхний 5 улсын байдлаар бол авч үзэх юм бол Бүгдаард Хятад улсын иргэд 2156 оюутан байна. Энэний үндсэндээ бол за бараг бүгд шуудаа бараг 95-96% нь өвөр Монгол гаралтай ийм өвөр монголчууд байдаг. Тийм. За дараа нь бол Оросын холбооны улсын иргэд байна. Өнөөдрийн байдлаар 340 иргэн сурч байна. За бүгдээр Солонгос улсын буюу Өмнөд Солонгосын иргэн бол 145 сурч байна. Японы иргэн бол 89 оюутан ингээд сурч байгаа юм байна. За Лаос гэж ярьдаг, Лао ЛДП гэдэг эндээс бол үндсэндээ 58 оюутан голцоо нөгөө хөдөө аж ахуйн дээд сургууль дээр ч гэсэн сурч байсан. Ийм одоо тоо бол гарч байна. За хамгийн одоо анхаарал татсан гадаадын иргэн хөдөлмөр эрхлэлтийн асуудлын чиглэлээр бас тоо мэдээлэл өгье гэж бодож байна. Монгол улсад гадаадаас одоо гадны ажилчин авах, гадаадад Монгол улсын иргэдийг гадаадад одоо ажиллах хүчээр гарах асуудал бол хууль байдаг, зохицуулсан. Гадаадаас ажиллах хүч гадаад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай гэсэн ийм хууль. За ингээд дээр нь бол Монгол улсын нөгөө гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтуудаар басад хууль тогтоомжуудаар бол ингэж л юу авдаг юм аа. Тэгээ та бүд мэдж байгаа жил болгон Монгол улсын засгийн газар одоо энэ жил жишээлбэл оруулж болох, ажилуулж болох салбараар нь гараад жишээл уул уурхайн салбар, зам гүүр, за одоо юу гэдгийг бусад чиглэлээр ингээд чиглэлээр нь квот тогтоодог. Өөрөөр хэлбэл 100 ажилчин авна гэхэд 100 ажилчны тэдэн хувь нь гадаад их байж болно гэсэн. Жишээлбэл барилга дээр энэ жил хэдээр гарсан? 190 10 гарсан. Барилгын салбарт авна гэхэд жишээл 90 Монгол ажилчин байх хэвээр, 10 гадны ажилчин байх хэвээр гэсэн ийм квотыг жил болгон тогтоодог юм аа. Энэ хүрээндээ ингээд засгийн газраас бол одоо квот өгдөг юм аа. За Монгол Улсын засгийн газрын 7 удаагийн тогтоолоор 13633 гадаадын иргэнд ажлах хүчний зөвшөөрөл буюу квот олгосон байгаа. За энийг бол яаж олгодог вэ гэхээр хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны тооцоо судалгаагаар засгийн газарт одоо энэ асуудлаа оруулаад тоогоо бол оруулаад эндээс зөвшөөрөл аваад тэрний дараа хөдөлмөр халамж үйлчлэхний ерөнхий газар гэдгээс бол ийм компани дээр ийм одоо төчнээ тооны хүнгээд нэр шивстай манай дээр ингэж квотоор ирээд бид квотоор нь шалгаад за мөн одоо хүн болгон дээр бид нар сүлжээгээр шалгадаг. Монгол улсад оруулж болохгүй урд нь одоо гэмтрийн зөрчилд холбогдсон ч байдаг юм албадан гаргацсан хүмүүс бол тэр дунд байна уугүй гэдгийг бид нар үздэг. Ингээд визийн зөвшөөрлийг олгодог юм аа. Тий. Ингэж орж ирдэг. За өнөөдрийн байдлаар бол хөдөлмөр эрхлэгчээр 87 улсын 9929 иргэн оршин сууж байна. 9929. Нөгөө 28000 дотор ч л явж байгаа шүү дээ. За энэс
хамгийн ихээр буюу олон нь бол одоо бүгд найрамд хятад улсын иргэд бол 8522 иргэн байна. 8522 иргэн зөвшөөрөл өгснөөс одоо орж ирчээд байгаа нь бол 6993 хятад иргэд байна. За энэ бол нийт олгосон одоо зөвшөөрлийн 82%-ийг эзэлж байгаамаа. За энэ иргэд бол голцоо юун дээр вэ гэхээр газрын тосон дээр байна, чиглэлээр зам гүүрийн асуудал дээр байна. За уул уурхайн чиглэл гэсэн ийм гол юунууд дээр л хятад иргэд бол ажиллаж байна. Монгол Улсын засгийн газраас бол гадаадаас ажиллах хүч авах асуудлыг бол шатараатаа багасгана гэсэн ийм бодлого барьж байгаа. За энийг яг 18 онд хэдийг оруулж яж юу зөвшөөрөл өгч яж юу одоо 19 онд хэд байна уу гэдээ би харьцуулсан тоог бол бас та бүдэд хэлье. За 18 онд жишээлбэл 8428 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгсөн байна засгийн газраас. За энээсээ бол энэтэй харьцуулахад 19 онд бол 6993 гэдэг бол өөрөөр хэлбэл 17% бууралтай байна гэсэн үг. Тооны хувьд бол. За энийг бол та бүд бол ханд өгсөн нөгөө боршуур дээр бол байгаа гэдгийг хэлье гэж бодож байна. За яг хуу дандаа хятад ард улсын иргэд бол ажиллаж байгаа биш. Бас нэлээд олон орны иргэд бол 87 орны иргэн ажиллаж байгаа тийм ээ. За энэс хамгийн олноор бол за хятад улсын иргэн 6993 байна. Австралийн иргэн бол 216 байна. Энэ голцоо нэг уул уурхайн чиглэлээр оюутлогоо дээр байдаг. За бүгд найрамд Солонгос улсын биш бүгд найрамд социалист Вьетнам улсын иргэд 1193 иргэн байна. Энэ бол та бүд мэдж байгаа авц засварын чиглэлээр бол голцоо Вьетнамд ажилладаг. За Оросын холбооны улсаас бол 115 гээд ингээд голлох улсууд бол ийм тоотой байна. За аж ахуй нэгжээр нь яг бүгдээр хятад улсын иргэдийг нөгөө хөдөлмөр эрхлэж байгааг аваад үзэх юм бол тэр Петро-Чайна тамсаг үе доронтод нөгөө нефть бүтээгдэхүүний чиглэлээр бол 1195 иргэн байна. За зам гүүрийн чиглэлээр энэ 405 иргэн байна. Энэ бол нөгөө завхан Улястайн чиглэлийн автозам барьж байгаа ийм 2-3 компани байгаа. Энэ дээр 405 хятад ажилчин байна. За China Railway 20 Bureau Group Mongolia гэсэн ийм аж ахуй нэгжлэр бол 279 хятад ажилчин байна. За энэ юу гэхээр одоо бидний мэдж байгаа энэ налахын зам яарамгийн нөгөө гүүрэн гарцын зам замын цагдаагийн энэ шинэ барьж байгаа энэ гарцуудыг хийж байгаа компани багмаа. За энэ мэтээр ингээд ажиллаж байгааг бол бас хэлье гэж бодож байна. За хүүхэд үржлэх чиглэлээр бол манайх бол гадаадын иргэнд бол хуулиараа бол Монгол улсын насан туршийн хүүхдийг бол үржлүүлдэг ийм хуулийн залтай 2001 оноос хойш үржлэлтийн үйл ажиллагааг бол Хагийн конвенцийн хүрээнд за бусад хууль тогтоомжийн хүрээнд бол манайх бол үржлэлтийн үйл ажиллагааг явуулсан байгаа. За ингээд өнөөдрийн байдлаар 17 орны 271 хүүхдийг бол гадаадын иргэнд үржлүүлсэн тоо байна. За энэний хамгийн их нь 271-ээс бол 156 Америкийн нэгдсэн улсын гэрүүд байдаг. Холбооны бүгд найрамд Герман улсын иргэнд бол 35 байдаг. Франц улсын гэрүүд бол 20 байх жишээтэй. За Италид бол 20 байна. Гэх мэтлээ ингээд 271 хүүхэд үржлэгдсэн. Эннээсээ бол бид нар бол одоо сураг алдраад одоо алдарсан ийм хүүхдүүд бол байдгүй бүгд одоо яаж өс торнж байгаа чиглэлээр бол бид нар судалгаа тайлангаа аваад явчихдаг юм аа. За төрийн бус байгууллага гадаадын төрийн бус байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг манай байгууллага өгдөг. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 20 улсын 94 төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Ихэнх нь Америкийн нэгдсэн улс нь 21 байна. Итали 4, бүгдээр Солонгос улсын 16 гэх мэт ийм юмнууд бол гарч байна. За хариатын чиглэлээр бол манай нэлээд том ажил байдаг. Хариат Монгол улсын хариат болох хариатаас гарсан иргэд буцаад Монгол улсын хариатаас сэргийлэх асуудал бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол улсын хариатын тухай хуулиараа зохицуулагддаг. За энэ чиглэлээр бас хэдэн тоо хэлье гэж бодож байна.
сүүлийн 3 жилээр Монгол улсын хариат болсон хэдэн хүн байна. Энэ хариатын хуулиар бол манайх бол хариат болох шаардлага хангаж өгөө гэдгийг хуулийн хүрээнд шалгаж байгаа. Эцсийн одоо ярилцлагыг хийгээд тэгээд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газарт бол материалыг илгээдэг. Хуулийн дагуу Монгол улсын ерөнхийлөгч хариат болох уу үгүй юу гэдэг асуудлаар бол шийдвэр гаргадаг. Хариат болох юм бол зарлиг гаргадаг. Хариат болохоос татгалзах юм бол захирамж гаргадаг ийм хуулийн залттай. Ингээд сүүлийн 3 жилийн тоогоор бол Монгол улсын хариат болсон 26 иргэн байна. Нийт 12 одоо ерөнхийлөгчийн 12 тооны зарлагаар 26 иргэн Монгол улсын хариат болсон байна. За энэ хариатын 26 хүнийг дотор нь аваад үзэх юм бол Оросын холбооны улсын иргэн 8 байна. Энэ голцоо бүрээд хүмүүс байгаа. Бүгдаард Хятад улсын 7 байна. Ихэнх нь өөр монгол хүмүүс байгаа. За Германы иргэн 3 байна. За хариалгүй хүн буюу төвд иргэн 6 байна. Ингээд нийлээд одоо энэ тхийн нэг хүн байна. Ингээд 26 хүн байна. За хариатаас гарах энэ голцоо ерөнхийдөө нөгөө манай казак иргэдийн хувьд бол байдаг. За сүүлийн үед ажиглагдж байгаа зүйл гэхээр Европод амьдарч байгаа Монгол иргэдээс бас Европын холбооны улсын зарим улсын иргэн болох асуудал нэлээд ажиглагдж байна. Тэгэхээр сүүлийн 3 жилийн байдлаар бол Монгол улсын хариатаас бол 1289 иргэн гарсан байна. 1289 иргэн. Тэгээ энэ жил гэхэд чинь 227 байна. 18 он 490 иргэн гарсан байна. 17 онд тэгэхээр 553 иргэн ингээд нийлээд сүүлийн 3 жилийн байдлаар бол 1289 иргэн байна. За энэ 1289 иргэний хариатаас гарсан иргэний ихэнх нь буюу 870 иргэн казак иргэд байгаа. Өөрөөр хэлбэл Казахстаны иргэн болохоор Монгол улсын хариатаас гарсан ийм тоо байна. За нийтдээ яг уу ерөнхийдөө тоо байна. Хариаллаа сэргээлт гэсэн бас нэг хэдэн тоо байна. Энэ юу гэхээр Монгол улсын хариатаас гараад буцаад Монгол улсын хариат болох асуудал бас хуулиараа зохицуулагдсан байдаг. Сүүлийн 3 жил Монгол улсын хариатаас гараад буцаж хариатаа сэргээлсэн асуудал бол нийт Монгол улсын ерөнхийлөгчийн 3 удаагийн зарилгаар 66 иргэн хариатаа сэргээлсэн байна. 17 онд 64 иргэн сэргээлсэн байна. 18 онд сэргээсэн зарилга гараагүй. За 19 оны эхний 10 сарын байдлаар бол 2 иргэн хариатаа сэргээсэн. Ингээд нийтдээ бол нэг 66 иргэн хариалаа сэргээлсэн ийм тоо байна. Хариалаа сэргээлсэн 66 хоноос бол нийтдээ бол 61 нь бол казак иргэн байгаа. За бусд нь одоо Беларусь, Орос, Германы иргэн болсон хүмүүс ингэж хариатаа сэргээсэн байна. За хяналт шалгалтын чиглэлээр би товчхон мэдээлэл хий гэж бодож байна. Энэ жилийн хувьд бол бид нар нийтдээ бол манай аж ахуй нэгж 976 аж ахуй нэгж байгууллагад 36 улсын 10,292 гадаадын иргэний бичиг баримтыг бид нар шалгалт хийсэн манай хяналтаас бол. За энэ шалгалт бол үндсэндээ гадаадын иргэдийн хувьд бол тоо нь 39% өссөн. Өөрөлдвөл шалгалт бол нэлээд ихсэн гэж хэлж болно. За зөрчил бол бас тодорхой хэмжээгээр уурахгүй байна. Энэ бол одоо хэд хэдэн шалтгаантай байгаа. Урьсан иргэнээ бүртгүүлдэггүй, урьсан иргэнээ ирээд ерөөсө хайхардаггүй, ингээд одоо явуулцдаг ч юм уу. За визийн хугацаагаа хэтрүүлдэг, ингээд нэлээд хүнд ноцтой хэлбэрээр бодох юм бол Монгол улсаас албадан гарах хэмжээнд хүргэдэг ийм хэлбэрүүд байдаг. Тэгээ энэ дээр нэг ажиглагдсан юм юу гэхээр төрийн байгууллагад ханддаггүй гадаадын иргэнээ урьсан иргэнээ төрийн байгууллагад манад хандаж бүртгүүлэх ёстой байтал хувь хүмүүст мөнгө өгч одоо тэр хүн нь одоо би бүтээн ч гэдэг юм уу ийм хэлбэрээр яагаад ингээ хохирсон иргэд бол нэлээд байгаамаа. Энийг бол бас би зориуд онцсон хэлье гэж бодож байна. За ингээд үндсэндээ бол энэ жилийн хувьд бол урьсан иргэнэ хугацаанд бүртгүүлээгөө 117 байгууллагын 216 хүнд, Орос улс зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн 820 уригч байгууллагын 2159 хүн, за визийн хугацаа хэтрүүлсэн 74 уригч байгууллагын 253 хүн, нийт 1111 уригч байгууллагын 2628 иргэнд
зөрчлийн хуулийн дагуу 1 тэрбум 32 сая 270 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна. Өөрөлдөө энэ тоо айгүй өндөр тоо байхгүй юу? Аж ахуй нэгжийн тоонч тэр мөнгөн дүн ч гэсэн манайх нэг торгуулаараа бол нэлээд өндөр торгодгоо. Тийм учраас одоо тэрбум гаруй төгрөгний торгуулийн арга хэмжээ бол авагдсан байна. Тэгэхээр энэ дээр аж ахуй нэгж хувь хүмүүс бол нэлээд анхаарах ёстой маа гэдгийг хэлье гэж бодож байна. За албатан гарах үйл ажиллагаа бол бас манайх хийдэг. Хуулийн энэ бол нэлээд хамгийн хатуу хэлбэр байдаг. Торгуулийн арга хэмжээ авна. Тэгээд Монгол улсад тодорхой хугацаанд зөрчил гаргасан хүмүүсээдэг бол буцаж оруулж ирэх хугацааг бол хоригдсан ийм одоо албатан гарах үйл ажиллагаа явуулдаг. 2019 онд бол 22 улсын 372 гадаад иргэнийг Монгол улсаас албатан гаргасан байна. За энэ албатан гаргаж байгаа иргэд бол ямар зөрчил гаргасан гэхээр үндсэндээ зөвшөөрлгүй хөдөлмөр эрхэлсэн. За ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа хийсэн. Жуулчилж гэж ирээд хөдөлмөр эрхэлдэг ч юм уу, тийм ээ? Суралцгаж ирээд хөдөлмөр эрхлэх ч юм уу. Ийм одоо зөрчлүүдийг бол гаргаж байгаа. Ингээд албатан гаргаж байгаа хүмүүсийг хараад ахт бол Монгол улсад 30 хоногийн дотор зорчих визээр буюу бизнес ангиллын, жуулчин ангиллын визээр орж ирсэн хүмүүс л ийм зөрчил гаргаж байна. Тэгэхээр энэ визийг бол дипломат төлөөлөгчийн газраас өөрөөр ирээний консулат, Хөх хотын консулат гэх юм олгож байна. Ялангуяа ирээний консулаас бол одоо ийм одоо виз бол олгоод байгаамаа. За энийг ерөнхийдөө бол яг хоо энэ виз олголтын асуудлыг бол Монгол Улсын засгийн газарт бол бас бид бол 10 хоногийн өмнө танилцуулсан. Ингээд маш тодорхой танилцуулсан. Энэ дээр бол засгийн газар одоо нэлээд анхаарал хандуулж ер нь энэ хууль бусаар виз олгож байгаа дипломат төлөөлөгчдийн газар эдэргээд энийг шалгах ажлын хэсгийг бол ерөнхий сайд өөрийнхөө захирамжаар бол 10 сарын 2-ны өдөр 133 тоод захирамжаар бол энэ ажлын хэсэг бол байгуулсан. Өөрөлдөө виз олголтын асуудал хуулийн хүрээнд олгож байна уу? Олгох ёстой хүнд нь олгож байна уугүй, материалын зөв бүрдүүлж байна уугүй гэдгийг шалгах ажлын хэсэг бол байгуулагдсан. Энийг бол засгийн газрын хэрэглэх газрын дарга улсын хурлын гишүүн оюун эрдэнэ сайдаар ахлуулаад за гишүүд нь Цогтоотор сайд орсон, хууль зүйн сайд Нямдорж сайд орсон, за Хүрлбаатар сайд орсон. Ингээд бусад одоо агентлагуудын нийлсэн ийм ажлын хэсэг гарсаа. Тэгээд одоо дэд ажлын хэсэг орно. Тэгээд энэ асуудлыг бол 2019 оны 11 сарын 20-ны дотор засгийн газрын хурлаанаар ахиж энэ асуудлыг танилцуулаа гэсэн ийм одоо утгатай ийм захирамж гарсаа. Энүүгээр бол одоо нэлээд юмыг бол нэг шалгаж нэлээд тодорхой болох баха гэж бодож байна. За сүүлийн үед ажиглагдаад байгаа нэг асуудлыг би бол тодтогч хэлье гэж бодож байна. Энэ юу гэхээр Монгол Улсын засгийн газар бас аж ахуй нэгжүүдийг бас дэмжиж бизнесийн дэмжиж гаднаас ажиллах хүч оруулах квот өгөөд ахад квот авсан хэд хэдэн аж ахуй нэгжүүд өөрийнхөө квотоор орж ирсэн хүмүүсийг өөр газар ажиллуулсан асуудал бол ажиглагдлаа. Өөрөөр хэлбэл зам барилга дээр ийм барилга барина гэж 20 гадаадын иргэний зөвшөөрөл авчаад 20-ыг оруулж ирээд зам дээр авсан, зам барилгаар авсан квотоо орж ирсэн хүмүүсээ бол махны үйлдвэрүүдээр ажиллуулах ийм асуудал түгээмэл болсон байна. Хамгийн сүүлийн жишээхэд Өвөр Хангай аймгийн төв дээр бид нар нэг махны үйлдвэрийг шалгасан 92 хятад байна. 92 хятадын ихэнх нь буюу талаас дээш хувь нь эмэгтэй иргэд байсан. Эдгээр яасан гэхээр шалгалт очоод үзэхэд бол хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтөй. Тэгсэн мөртлөө яг зөвшөөрөл авсан зам барилгын зам гүрийн ажил дээрээ бол ажиллаагүй. Өөрөлдөл энд бол квот зардаг асуудал байна. Би өөр аж ахуй нэгжтэй хэлье гэж бодож байна. Өвөрхангай аймагт ÖV Эко Мит ХХ компани гэдэг энэ бол засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод барилгын салбарт зөвшөөрөл авсан байна. За Бажаулун гэдэг компани, Энх Эрдэнэ мөнх гэдэг компани, за Ховд Булган аймагт зам гүрийн чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан HKB International гэдэг компани энэ хүмүүс зөвшөөрлөөр орж ирсэн хүмүүсийг яг зөвшөөрөл авсан салбартаа биш Өвөр Хангай аймагт авчиад махшилуулж ирсэн. Энэ дээр одоо видеонууд гарах баха. Ингээд бид нар яасан гэхээр 113 гадаадын иргэн буюу хятадын одоо энэ иргэдийг орших зөвшөөрлийн хүчингү болгоод бид гаргасан. Ингээд гаргаад байтал
зөвхөн одоо 3 хоногийн өмнө HKB International гэдэг компаниас манад бас 32 гадаадын иргэн хятад иргэдийг бас ажилуулъя гэсэн юм зөвшөөрөл орж ирсэн. Өөрөөр хэлбэл хөдөлмөр халамж үйлчлэгээний газраар дамжаад манай зөвшөөрөл авах хүсэлт ирдэг. Ингээд үзэхэд бол нөгөө өвөр хангаагаас албадан гаргасан 30 хүн энэ дотор явж байна. Тэгээ бид бол зөвшөөрөл өгөөгүй. Зөвшөөрөл өгөх ямар ч үндслэл байхгүй. Тэгээ хойштоо бол одоо энэ аж ахуйн нэгжүүдийн зөрчил гаргаад байгаа аж ахуйн нэгжүүд бид нар бол визийн зөвшөөрөл өгөхгүй. Бизнесийн үйл ажиллагаанд одоо халтгаас өөр арга байхгүй. Ингэж л яхаас засгийн газраас одоо дэмжиж хөдөлмөр халамжаас нь дэмжиж байхад энийг өөрөөр ашигладаг. Тэгээ цаана одоо ямар виз мизээ хэдэн нүгээр зардаг мардаг асуудал би тэрийг сайн мэдэхгүй. Шаардлагатай бол бид нар хуулийн байгууллагад энэ юмнуудын талаар бол тодорхой мэдээлэл өгч шалгуулна гэсэн бодолтой байгаа. За ийм товчхон мэдээлэл өгье. Ингээ та бүдгийн асуусан асуултанд хариулъя. Би жоохон удаан ярьчлаа, уучлаарай гэж хүсье. За яг сүүлийн үед Монгол улсад спортын чиглэлээр ялангуяа одоо багийн спортыг хөгжүүлэх чиглэлээр бол гадаадаас бол бас нэлээд тамирчин оруулж ирж байна. Энэ та бүд мэдж байгаа сагсан бөмбөг байна, волейбол байна, гар бөмбөг, за мөн хөл бөмбөгийн лигүүд. За ихэнх нь бол бас зөвшөөрөлтөө оруулж ирж байна. Ялангуяа зөвшөөрлгүй оруулж ирж байгаа асуудал бол бас байна. Яг энэний жишээ бол юу гэхээр Нигер улсын 2 иргэн байгаа. Өөрөлдвөл Энэтхэг улсын элчин сайдын яамнаас 30 хоногийн жуулчин ангиллын виз аваад орж ирсэн Нигерийн иргэн бид нар сая 11-нд албадан гаргалаа. Одоо нэг иргэн 26-нд гаргана тийм ээ. 26-нд албадан гарганаа. Ийм юм гарсаа. Тэгээд энэ яг нь ерөнхийдөө нөгөө гэрээ контрактаар тэгээд нэгэн тал одоо хөлбөмбөгч юм уу спортын тамирчныг ажиллуулж байгаа гэж бол Монгол Улсын хууль тогтоомжийнхаа өрөөнд л гаргах хэрэгтэй. Бид яалтчгүй албадж гаргасан. Ийм асуудал байгаа. Холбоод бол манай спортын холбоод бол энэ дээр бол сайн ажиллах ёстой. Зарим нэг спортын холбоод одоо бас бид нартай бол нэлээд манай байгууллагатай нэлээд хамтарч ажилладаг. Гэтэ ийм бол бас гарлаа, энэ бол бас нэг дохио юм а гэдэг хэлье. Энэ хэд хоногийн өмнө би наадах сайтаас үзсэн. Манай байгууллага бол гэмтрэгтэй холбоотой асуудлыг шалгадаггүй. Гэмтрэгтэй холбоотой асуудлыг л гэмтрэгийн шинжтэй гэж бодох юм бол манай дээр байгаа асуудлыг бол бид хууль хяналтын байгууллага шилжүүлдэг. Наадах нь буян тухай дээр гарсан асуудал. Сая гарсан 120-од сая төгрөгтэй тэмцэх хэмжээний валютаа орж ирсэн хоёр. Энийг тагнуул цагдаагийн байгууллага шалгаж, гайлын байгууллага шалгаж байгаа. Миний дууснаар нэг эмч байдаг гэлээ те. Ян гэдэг эмч бол манад бол хөдөлмөр эрхлэх өөрөөр хэлбэл эмчилгээ эрхлэх зөвшөөрлийг эрүүл мэндийн яамнаас аваад хууль ёсны дагуу Монгол улсад оршин суух зөвшөөрөл авч ирсэн хүн байгаа. Нөгөөдх нь ямар юм бэ? Бас эмч үү? Манад бол бас вүү гэдэг хүн байдаг гэж байна. Тэр нь бас Монгол улсын иргэнтэй гэр болсон иргэн юм байна. Салхитын мөнгөний ордны үг бол би бол тэгж ойлгосон шүү дээ. Хоёр хятад иргэн хоорондоо бол одоо маргаан гараад энэ асуудал гарсан л гэж сонссон. Зүгээр тэр энэний талаарх мэдээллийг бол хууль хяналтын байгууллагаас авсан дээр байна. За ер нь юу штэ энэ хууль тогтоомжийн дагуу Монгол улсад ирэхдээ бол ирсэн зорилгоо эхлээд өөрөө тодорхойлох хэрэгтэй. Би жуулчлах гэж байна уу? Би суралцах гэж байна уу? Би хөдөлмөр эрхлэх гэж байна уу гэд тэрийг холбогдох байгууллагууд шалгаад тэгээд манай байгууллагад ханддаг юм аа. Өөрөөр хэлбэл багшийн улсын багшийн сургуулиас энэ одоо өөр Монгол иргэн манай улсад сурах гэж байгаамаа гэд их юм бол бид нар
дотоод хяналтаараа шалгаад суралцах виз гэж эс ангиллын визийн зөвшөөрлийг диплом төлөөлөгчийн газар явуулдаг. Тэр иргэн бол жуулчны визээр биш суралцах визээр эс ангиллын визээр орж ирэх ёстой. Тэгээд орж ирсний дараа 7 хоногийн дотор манад бүртгүүлээд 21 хоногийн дотор Монгол улсад оршин суух зөвшөөрөл авдаг. За энэ их засгийн хувьд бол тэр англи ямар иргэн байна? Нигери иргэн. Англи биш шүү. Их засаг. Нөгөө хар тамхины иргэд холбогддог тий. Та бүд анзаарч байгаа бох. Сүүлийн үед бол хар тамхи мансууралтай холбоотой асуудал, ялангуяа гадаадын иргэд холбогдох асуудал нэлээд байгаа. Тий. Ялангуяа одоо тухайн улсад нь энэ ийм төрлийн гэмт хэрэг их тархсан ийм юун дээр бид нар нэлээд хатуу хяналттай л явдгийг. Нигер улсын иргэдийн хувьд бол бид нар яг манахаас олгосон виз бол байхгүй. Өөрөөр хэлбэл тэр Англид суугаа элчин сайдын яамаас 30 хоногийн визээр орж ирсэн. Өөрөөр хэлбэл манахаас асуухгүй 30 хоногийн бизнес жуулчин ангиллыг өгдөг ийм хуулийн тогтолцоотой байхгүй юу? Тий. Хэрв 30 хоногоос дээш бол манахаас заавал асууж визийн зөвшөөрөл авдаг байхгүй. Ингэж орж ирсэн л ирэх юм биш. Тий. Тэгээд нэгэр иргэдийн хувьд бол бид нар бол бас нэлээд хатуу хяналттай байгаа. Яг нэг үгээр хэлэхэд нэгэр иргэдийг орж ирэх асуудлыг бид зогсооцсон байгаа. За та бүд мэдж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын 2 ч удаагийн резолюц гэдэг шийдвэр гарсан. Терроризмтай холбоотой, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой ийм 2 удаагийн нүүбийн тогтоол гарсан. Солонгосуудтай холбоотой тий арчилсан болсон. За энэ дээр үл юу гэхээр дэлхийн улс орнууд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудад Солонгосын ажилчид одоо ажиллаж байгаа бол ажилчдыг ахиж битгий тоог нэм. Хөрөнгө оруулагч байгаа бол хөрөнгө оруулагчийг ахиж тоог нь битгий нэм. Ингээд 2 жилийн хугацаанд буцаж гаргах ийм чиглэлийн шийдвэр өгсөн. Энийний дагуу бас их хурлын байнгын хороо хуралдаад бас тодорхой тогтоол гаргасан. За энэний дагуу бол үндсэндээ бол нүүбийн 20-ыг тавигдах үед бол манад хэд байлаа? 1900 орчим арчилсан солонгосын ажилчид байсан. Арчилсан солонгосын ажилчид голцоо ямар салбарт байдаг вэ гэхээр барилга, ноо суугаах эмэгтэйчүүд нь ойдол дээр байдаг. Ийм 3 хэлбэрээр л байдаг. 1900-аад иргэн байсан. Одоо бид шатараатай гаргаад ингэж 10 сарын энэ 20, 25, 30-нд нэг хэсэг хүмүүс гарна. Тэгээд үндсэндээ бол цөөхөн тооны хүн л үлдэнэ. Энэ салбар хандаад тэгээд хязгаар гарна. 8 сарын сүүлээр үндсэндээ бол 5 гэр бүлийн хүмүүс байсан багтаа гэдэг 34 тав байсан. Тэгээд Канада улс руу гарсан. Тэгэхээр Канада улс энэ улсын орнуудыг өсгөж бүлээж авсан шиг гарсан. Ингээд хүмүүс бүгд гараад ирсэн. За асуухгүй болчихъя. Махны үйлдвэр их гэж байгаа хэвээр дэрийн бас одоо нөгөө хаасан үйлдвэрүүд байгаа гэсэн бидний энэ атан гарах юм хүмүүсүүд одоо ямар байдалтай юм бэ? Одоо махны ийм ч дараа зайхан махны хувьд бол одоо бид нөгөө шоолны явдлаас цааш гэж байна.
Монгол улс их хэмжээний одоо малтай хэлбэр хандхан мал махны шүү дээ. Тэр бүгд нь байна. За ингээд энэ махны үйлдвэрүүд үзсэн айн болгон махны үйлдвэр шүү дээ. Тэгээд энэ төрөхэд тэл ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд яриад байгаа юм зүйлээр Монгол иргэд ажиллахгүй байна. Салингийн голоод байна гэдэг ийм зовлон ярьдаг юм байна. Хаахын хувьд энэ бол манай ихний асуудал биш. Махны үйлдвэрлэлээр зөвшөөрөлгүй хөдөлмөр хийсэн, нэг коммерчийн хөдөлмөр хийсэн аль хэсгийн гадаад иргэнийг албан гаргахгүй зарлаа. Үр хангаа хувьд 110 ажлын байгаас бас нэмэлт зэрэг яаж 112 иргэнийг албан гаргахгүй шүүх болсон. Тийм байна. Одоо үндсэндээ махны үйлдвэрлэлд зүйл тусаар ажиллах ийм байдал нэлээд ажиглаж байна. Бид нар өдөр тутам байнга энэ çalışмаар хийнэ. Босмо. За баярлалаа. Энэ чаттай бүстэй холбоотой юм да энэ манай энэ залууд мэйл өгдөг авч болно шүү дээ. CD дууссан юм. Юуны тагас бүстэй авч болно шүү. Хотын